37 дугаар бодлогыг бодъё. Холбооны хиймэл дагуул дэлхийн гадаргаас дээш 36,000 км өндөрт дэлхийг тойрон иргэнэ. Хиймэл дагуулын эргэлтийн үеийг олооч гэсэн байна. За хамгийн түрүүнд энийг баттгаад авъя бүгдээрээ. Эндээс энэ хүртэлх зайн хэд юм бол энэ хүртэлх зайн 36,000 дээр 6,400 нэмнэ. Тэр нь 42,400 км гарах нь байна. Хиймэл дагуулын эргэлтийн үеийг олох маш амархан. Яагаад вэ гэхээр энэ нь холбооны хиймэл дагуул учраас геостационар хиймэл дагуул. Геостационар хиймэл дагуулын эргэлтийн үе нь 24 цаг дэлхийгтээ ижилхэн байна. Энэ 86,400 секунд байна. Дараа нь хиймэл дагуулын шугамн хурдыг хэрхэн яажуулах вэ? Эхлээд өнцөг хурдыг нь олчих 2 π байх нь t мэдэгдэж байгаа учраас 2-ыг үржих нь 314-ээр нь бодъё. Энэ удаад 86,400 секунд. За энийг би хуваая. Энэ ойролцоогоор 700-ны 7.3 гэж 10-ын хасах 5 зэрэг радиан секунд өнцөг хурдтай байх нь шугамн хурдыг радиусаар нь үржүүлээд олчихно. 7.3-ыг үржих нь 10-ын хасах 5 үржих нь r 42,400 км гэж байгаа учраас метрлөө шилжүүлээд бас 1000-ыг энэ дээр тавих хэрэгтэй. Энэ ойролцоогоор 3082 метр секунд хурдтай байх нь. 38 дугаар бодлогыг бодъё. Дэлхийн нарыг тойрог тариахтаар хөдлөн гэж үзээд дэлхийн шугамн хурдыг олооч гэсэн байна. Шугамн хурдыг нь шууд ингээд дүрсэлчихье. За ийшээгээ нар руу татагдана. Тэгэхээр энд нэг юм гравитацийн хүч байна. Тэрийг Fg гэж. Энэ гравитацийн хүч нь тухайн тойргийнхын төв рүү чиглэж байгаа учраас төв тэмэл хүчтэй. Тэнцэн энэ хурдыг ихлээд бүгдээр олъё. За яаж олох вэ гэхээр омега гагсны хөвгөд олчих 2 π хуваах нь үе. Нарыг нэг бүтэн тойрох дэлхийн үе нь 365 хоног. Нэг хоногт 86,400 секунд байна. Ингээд шилжүүлчих чаа. Ингээд 628-ыг хуваах нь 365 86,400. Энэ ойролцоогоор 2-ыг үржих нь 10-ын хасах 7 радиан секунд гарч байгаа юм байна. Ингээд бүгдээрээ шугамн хурдыг нь олохын тулд радиусаар нь үржүүлэх хэрэгтэй. 2-ыг үржих нь 10-ын хасах 7-г үржих нь 15-ыг үржих нь 10-7 км учраас метрлөө шилжүүлье. Ингээд энэ хоёр нэгээ устгаад 30-ыг үржих нь 10-ын 3 зэрэг буюу 30,000 метр секунд хурдтай хөдөлж байгаа юм байна. Гэхдээ энийг олчлоо. Дараа нь нарны массыг яаж тооцоолох вэ гэвэл түрүүн хэлсэнчлэн нар дэлхийг татна. Дэлхийг одоо энэ татагдж байгаа энэ гравитацийн хүч нь тойргийн төв рүү байгаа учраас тэр нь төв тэмэл хүч болно. За тэр утгаараа гравитацийн хүч нь нарны масс, дэлхийн масс хуваах нь хоорондынх нь зайны квадрат тэнцүү дэлхийн масс шугамн хурдных нь квадрат радиус буюу d. Эдгээр нэг хураагдаад дэлхий хураагдаад нарны масс юутай тэнцэх нь. Нарны масс гэдэг бол шугамн хурд юугаар үржүүлэх вэ? D-гээр үржүүлээд өг. Энд хуваагаад өгөө гэсэн ийм илэрхийлэл гарч ирэх юм байна. Энэ илэрхийллийг бүгдээрээ бодъё. Шууд квадрат төвшүүлсэн шүү нэг. Доод талынх нь 667 10-ын хасах 11 үржих нь d 15-ыг үржих нь 10-ын 10 зэрэг метрлэн шууд шилжүүлчих. Ингээд нарны массыг олъё. Энэ нь ойролцоогоор 197 үржих нь 10-ын 30 зэрэг гарч байгаа юм. Килограмм. 39 дугаар бодлого ижил 100 кг масстай хоёр бие дэлхийг тойрч иргэнэ. BC нэг нь экватор дээр нөгөөх нь 60 градус өргөрөг дээр байгаа юм байна. Дэлхийн радиусыг ойролцоогоор 6400 км гэж үзээд BC өнцөг хурдыг бол шугамн хурдыг бол реакцийн хүчнүүдийн хоорондын ялгааг нь олооч гэсэн байна. Энийг ингээд тодруулчих дүрзэр. Тэгвэл энд нэг радиусыг тооцоолох хэрэг гарнаа. Энэ радиус бол ойлгомжтой. Энэ дэлхийн радиустай тэнцэнэ. Энэ радиусыг бүгдээрээ r' гэжээ. R' юу татанцгүй. Энэ бол r-тэй тэнцэнэ. R'-ийг r туваах юм бол косинус 60 тэнцэнэ. Ингээд r' гэдэг нь
R-ийг үржих cos 60. Cos 60 2-ны 1 байдаг. 6400-ийн тал нь 3200 км байх нь байна. BC өнцөг хурданд дэлхийн эргэж байгаа тэр өнцөг хурдтай ижилхэн байна. Тийм учраас энэ 2 пик хуваах нь T 2-ыг үржих нь 314 хуваах нь 1 хоног 86400 секунд хэд гарах вэ? Ойролцоогоор 7.3-ыг үржих нь 10-ын хасах 5 зэрэг радиан секунд гарч байгаа юм байна. Ингээд хоёуланг нь олчлоо. Бэд нь шугам хурдуудыг нь олъё. V1-ийг олъё, V2-ыг олъё. Окей, масстыг масс 2 гэдэг шиг омегаг үржих нь R штрих болно, нөгөөх нь омегаг үржих нь радиус болно. 7.3-ыг үржих нь 10-ын хасах 5 үржих нь за тэр 3200 км гэсэн учраас түүнийг 10-ын 3-аар үржүүлье. Нөгөөх нь дахиад 7.3-ыг үржих нь 10-ын хасах 5 үржих нь 6400 үржих нь 10-ын 3 хэд гарах вэ? 200 ойролцоогоор 234 м/с. Нөгөөх нь 2 дахин үржүүлсэндээ тэнцэн энийг 468 м/с энэ ч гэсэн ойролцоогоор. За сид нь BC реакцийн хүчнүүдийн ялгааг болоо гэсэн байна. Реакцийн хүчнүүдийг бүгдээр зурж тэмдэглэе. Энэ дэш шиг нэг N1, E шиг M1G байх болно. N1 нөгөөх нь M1G. Энэ юу болох вэ гэвэл E шиг N харин E шиг M1G болно. M2G E шиг N маань дэлхийн төв рүү татагдж байгаа учраас N2 болох нь. За N1-ээс хасах нь N2 хэд вэ гэж асуусан байна. Ингээд дэлхийн төв рүү чиглэж байгаа M1G хүчнээс энэ бичиж N1-ийг хасах юм бол тэр нь дэлхийн төв рүү чиглэсэн жижиг вектор гарч ирнэ. FTT буюу төв тэмүүлэх хүч гэсэн үг. M1 омега квадрат яг тэгэхээр 2 омега маань хоёулаа ижилхэн учраас R штрих. Хоёрт нь дахиад яг ижилхэн M2G-гээс N2-ыг хассан энэ хүчнээс энэ хүчнийг хассан нь M2 омега квадрат энэ удаад радиустай тэнцүү. Эдгээрийг олъё. N1 нь M1G-гээс бүгдээр юу хасах юм шиг байна. M1 омега квадрат R штрихийг хасах нь байна. За N2 нь M2G-гээс хасах нь M2 омега квадрат R-ыг бүгдээрээ хасаж өгөх нь байна. Нэг нь штрих, нөгөөх нь штрих байхгүй. Ингээд N1-ээс N2-ыг хасах юм бол зайгаа ашиглана. M1G, M1 100G 1000-аас хасах нь 100 үржих нь омега квадрат омега хэд гэж боллоо маш бага тоо байсан 7.3 квадрат 10-ын хасах 10 болчихно квадрат дэвшүүлвэл R штрих чинь 3200 км байсан. 3200 үржих нь 10-ын 3 хасах нь 1000 дахиад хасах нь 100 дахиад давтагдж байна. 7.3 квадрат 10-ын хасах 10 энэ удаад 6400 үржих нь 10-ын 3 зэрэгээ. Энэ мянгууд нэгээ ашгүй устгал алга болгочлоо. Ингээд дельта n гэдэг болвол за энэ ойролцоогоор 1.7 ньютон гарах юм байна. 40-р бодлогыг бодъё. 40-р бодлогон дээр нэг талын уртанд 40 см адил талд гурвалжны оройнууд дээр 10 г масстай 3 үрлийг байрлуулжээ. Уг системийн потенциал энергийг олоо. Массыг шилжүүлье. 10-ыг үржих нь 10-ын хасах 3 кг буюу 10-ын хасах 2 кг байх нь. Потенциал энергийг яаж олох вэ? Хасах гамма 2 массыг хооронд нь үржүүлээд бүгдээрээ R туваадаг хоорондын зайд нь болж байна. За энэ дүрмээрээ бүгдээрээ хосоор нь болгоо явчих. Энийг 1 гэчээ. Энийг 2. Энийг 3 дугаарын масстай бие гэж үзчихье. 1 2-ыг эхлээд авъя. Дараа нь 3-ыг авна. Эцсүүлд нь 2 3-ыг аваад эндээс гарч ирсэн тэр потенциал энергиудыг хооронд нь нэмнэ. U1 2 хасах 667 үржих нь 10-ын хасах 11 зэрэг ингээд
массууд нь ижилхэн байгаа. 10-ын хасах 2 үржих нь 10-ын хасах 2. Хуваах нь 40 см 0.4 метр. Метр илэрхийлээд 0.4. Ингээд хэд гарах вэ? Харъя. За ийм баг жоул энерги гарч байгаа юм байна. U1 3 ч гэсэн муу адилхан гэнтэй адилхан гарна. Бүх юм нь ижилхэн байгаа учраас 16675 10-ын хасах 15 жоул гарах нь байна. U2 3 ч гэсэн мөн л ялгаагүй. Бүх юм нь ижилхэн байгаа учраас 675. Үндсэндээ эдгээрийг нэмнэ гэдэг маань системийн U нь U1 2 нэмэх нь U1 3 нэмэх нь U2 3 нэг тоогоол 3 удаа үржүүлчих юм байна. Хасах 3-ыг үржих нь 16675 үржих нь 10-ын хасах 15 гэсэн үг. За эдгээрийг үржүүлэх юм бол ойролцоогоор хасах 50-ыг үржих нь 10-ын хасах 15 жоул энерги болж байгаа юм байна. Хасах 5-ыг үржих нь 10-ын хасах 14 жоул энергитэй систем байх нь байна. 41 дугаар бодлогыг бодъё. 1000 кг масстай хиймэл дагуул дэлхийн түгээс 30,000 км зайд тойрог замаар иргэн дэлхийн дагуул системийн потенциал энергийг олгож ил бүгдээрээ потенциал энерги бол хасах талцлын тогтмол дэлхийн массыг mg түүний массыг жижиг m-ээр тэмдэглэе. Масс хуваах нь зай. Ингэж олдог. Бүгдээрээ орлуулъя. 667 10-ын хасах 11 зэрэг үржих нь 6-г үржих нь 10-ын 24 зэрэг байдаг ойролцоогоор 10-ын 3 зэрэг хуваах нь r 30,000 км. 30-ыг үржих нь 10-ын 3 зэрэг километрээр нэмээд 16 зэрэг болгох чи бүгдээрээ яг үнэндээ 3-ыг үржих нь 10-ын 7 зэрэг энд байгаа юм байна. За ингээд бодох юм бол хэд гарах вэ? Ойролцоогоор хасах 13-ыг үржих нь 10-ын 9 зэрэг жоул гарч байгаа юм байна. Хиймэл дагуулын кинетик энергийг олоо гэж. Хиймэл дагуулын кинетик энерги олох нь тун амархан тухайн потенциалынхаа эерэг утгыг нь аваад бүгдээрээ 2-т хуваачиж болно. 2-1 mv квадрат гэдэг учраас хэд гарах вэ? Хасах 13-ыг хуваах нь 2 үржих нь 10-ын 9 зэрэг энэ нь одоо нэмэх болцсон гэсэн үг. 13 6.5-ыг үржих нь 10-ын 9 зэрэг жоул гарах нь байна. Сид нь уг орбитыг орхин одох шаардлагатай хиймэл дагуулын хурдыг бүгдээрээ олъё. Яаж олох вэ гэвэл гравитацийн тогтмолыг дэлхийн массаар үржүүлээд тэгээд r-т хувааж олно бүгдээрээ. За бүгдээрээ бодъё. За энэ дээрээс ойролцоогоор 3650 2-оор навчи 2.3 метр секунд хурдтай хөдлөх нь байна.